Улсын хурлд гарц намын бүлгээс тавьж байгаа шаардлагын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах даалгаврыг бол улсын хурал дахь арчс намын бүлгийн дарга, арчс намын дарга зөвтгөрөлт өөрт нүгсэн байж байгаа. Тэгэхээр бол зөвтгөрөл даргын өөрийнх нь планкн дээр явна гэж ойлгож байна. За доктортой байдлыг хангах асуудал бол эрх баригчдын өөрсдийнх нь асуудал шүү дээ. Сөрөг хүчний хувьд бол бид нэгэнт тодорхой ахиц дэвшил гаргахгүй байгаа, ажлаа сайн хийдэггүй байгаа засгийн газрыг бол огцруулнаа л гэж үзнэ. Тийм ээ, тэгжиж бид нар бас иргэдийнхаа эрх ашигыг хамгаалж засгийн газрыг бас өөрийнхөө ажил үүргийг зөвхөн төвшөнд хэрэгжүүлээд явах энэ шаардлагыг бол тавих үүрэгтэй гэж харж байгаа. Доктортой байдал бол эдний өөрийнх нь асуудал 68 гишүүнтэй бүлэгтэй, за дээрэс нь засагт бас хамтарсан байж байгаа намуудтай ийм л олонхтой бид ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг та бүхэн өөрсдөөс нь асуух нь зөв бах. Бүлэг дээр яригдсан асуудал, ялангуяа засгийн газартай холбоотой яригдсан асуудал юу вэ гэхээр нэгдүгээрт бол энэ бүх асуудал бол Батлан хамгааллын сайдаас үл хэлсэн тийм ээ, Батлууд сайдаас. Яагаад гэхээр бас яа харахгүй Эрдэнэ түүний Эрдэнэ 8 үргэлжсэн байна. За тэгээд өнгөрсөн хугацаанд бол энэ Батлан хамгааллын салбарт бол удаа дараалан ийм хариуцлагагүй явдлууд хүний амь өргөцсөн явдлууд гарсан. Гэтэл ерөөсөө хариуцлага хүлээж байгаагүй. Тийм учраас бол бид нар бол энэ асуудалд бол цэг тавих болсон. Алхийн болгон ингээл зэргүүдийн амь насаар ингэж тоглох юм бэ гэдэг асуудал яригдсан байж байгаа. За өнөөдөр бол гишүүд бас өөр бас давхар асуудлуудыг ярьж байна. За тухайлах юм бол засгийн газрын бас бусад нэр бүхий гишүүдийн асуудлуудыг ч гэсэндээ ярьж байна. За авилгал хийл ахуулын хэрэгт холбогдож байгаа ч гэдэг юм уу, эсвэл өөрсдийнхөө компаниуд давуу эрх олгосон гэдэг тийм мэдээллийг араас ус явах ёстой гэдэг тэр зүйлүүдийг ч гэсэн ярьж байна. За тэгээд өмнөх засгийн газарт ажиллаад тэгээд тухайн үедээ өөр салбар дээрээ олигтой гавья байгуулаагүй юм байж ахаад шал өөр салбар томилогдоод ороод ирсэн сайд нарын асуудлыг бас гишүүд хүндэж байна. Гэх мэтчлэн ерөнхийдөө бол засгийн газрын 100 хоног ойртож байгаа энэ цаг хугацаанд энэ учрлын засгийн газраас бас хүлээх юм дөрвтэй тийм үрдэн гарахгүй байна л гэдэг зүйлийг хүмүүс яриад байгаа юм. Манай бүлгийн гишүүд тийм ээ. Ягаад гэхээр засгийн газрын 100 хоног гэдэг чинь бол тухайн засгийн газар өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг бас ингээд тодорхой томьёолоод тэгээд энэ хаврын чуулгад дуусгах төгсөж байгаа энэ цаг мөчид бол холбогдох эрх зүйн баримтчгүүдээ бас оруулж ирээд асуудлаа шийдэх бол юм хангалттай цаг хугацаа өнгөрцөн л гэж хараад. 100% санал нэгдсэн үү бүлгийн гишүүд? Тэгсэн өнөөдөр байсан хүмүүсийн өрөөнд бол 100% санал нэгдсэн.